Нэг хоёр асуулт байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ түүний дотоод түнд эзлэх хувь 17 онд 23.8, 18 онд 23.8, 19 онд 24.1 гэж байна л да, ингэж төсвөлж байгаа юм байна. Тэгэхээр асуулт маань юу вэ гэхээр Монголын эдийн засаг маань нэлээд хэврэг байна. 2017 оны 8 сард хувьтай байсан бол үүнийг одоо жилийн эцсийн байдлаар хэдэн хувиар өгөх, ер нь 18, 19 онд эдийн засгийн өсөлт маань хэдэн хувьтай байх, энэ хэтэрхий эмзэг байгаа, хэврэг байгаа, уул уурхаагаас хараад за гадны үнийн түүхий эдийн үнээс шалтгаалаад мөн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад ингээд хэлбэлзэх байдал маш хүчтэй байж байгаа. Энэ дээр ямар хамгаалалт хийж байгаа юм болоо гэсэн эхний асуулт байна. Хоёр дахь асуулт маань юу вэ гэхээр энэ засгийн газрын өрийн нийт хэмжээг үзэж байна л да. 17, 18, 19 онд нэлээд өссөн, мэдээж хөвөл байгаа хэл та. Тэгэхээр энэ дээр бас ерөнхийдөө төсөв алдагдaltaй гадаадын өрийн төвшин өндөр байгаа ийм нөхцөлд хэмнэлтийн гормыг үргэлжлүүлэн баримтлах, цааш төсвийн алдагдaltaгүй байх юм чиглэлээр анхаарч ажиллах. За мөн алдагдaltaй санхүүжилтад өөрөө ямагт ирээдүйд төлөх хөрийг нэмэгдүүлдэг учраас энэ дээр ер нь ямар бодлого баримталж байгаа вэ гэсэн ийм хоёр асуулт байна. За хариулт Хүрлбаатар сайд өгнө. За 2017 онд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлтийг 3.3% гэж үзэж байгаа. За яагаад ийм эрдэс баялгийн өссөн байхад ийм болгоомжлолтой тоог одоо өргөн барьсан байна вэ гэхээр ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу наадмаас хойшоо хилээр гарч байгаа нүүрсний хэмжээ автомашиныхын тоо 3-аас 4 дахин буутсан байж байгаа. Уг нь өдөртөө 2000 машин гардаг байсан бол одоо 500 машин гарч байгаа. Тэгэхээр хэдийгээр үнийн өндөр өсөлт байгаад байсан ч үүнийг бид нэр хэмжээгээр одоо нөхөх юм боломжгүй болчихсон байгаа. Тийм учраас энэ эдийн засгийн өсөлтийг 3.3 гэж тооцож за би сангийн сайдын ажлыг аваад одоо нэг ажлын 4 өдөр суугаад энэ 18 оны төсвийнхаа суурийг гаргаж байна. Та бүгд тарааж өгсөн материал дээр эдийн засгийн өсөлтийг 4% гэж байгаа. Тэгээ бид нар энийг үзэж хагаад 4.2% байх юм байна гэж үзэж байгаа. За хэдийгээр дэлхийн эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал эерэг байгаа. Эрдэс баялгийн үн өсөлттэй байгаа ч гэсэн бидний хувьд хоёр болгоомжлох зүйл байна гэж үзэж байгаа. Нэгдүгээрт нь энэ өвөл ер нь амаргүй өвөл болж магадгүй гэдэг зүйлийг одоо холбогдох мэргэжлийн байгууллагын хүмүүсүүд зөвлөж байгаа. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбарт ялангуяа мал аж ахуйн бол бидний төсөөл бол өөдрөг биш байгаа. За хоёрдугаарт энэ хилээр гарч байгаа одоо манай экспортын хэмжээнд онцгийн өөрчлөлт гарахгүй. Харин ч энэ 2017 оноос бууна гэж бид нар үзэж байгаа. Энэ хил дээр үүсэж байгаа асуудлуудыг бид нар хэрвээ шийдэгдэх боломжгүй тохиолдолд бол өсөлт бол өндөр байхгүй байна гэж үзээд 4.2 гэдэг тооцоололоор эдийн засгийн өсөлтийг тооцож орж ирсэн. Хий хоосон өндөр өсөлт тавьчаад дараа нь тэрүүндээ нийцсэн орлогыг олж чадахгүй баахан зардал санхүүжүүлж өрөнд ордог юм гашуун туршлага бидэнд өнгөрсөн хугацаанд бол байсан. Тэр үүнийг бол давтахгүй байх юм ирмэлцэл бол бидэнд бий. Давтахч учиргүй бид нар өмнө гарсан алдаануудыг бол зас залруулж явах хэрэгтэй гэж үзэж байгаа. За алдагдлын хэмжээ бол мөн одоо энэ ондоо яг одоогийн байдлаар 2.7 иш 80 төгрөг байгаа. За 2018 оны төсвөөр бид нар ойролцоогоор энэ алдагдлыг 2.6 иш 80 байхаар одоо оруулж ирж байна. За алдагдлыг санхүүжүүлэхийг хүүсвэрвэл одоо гадаадын хөнгөлтэй зээл мөн одоо дотоод гадаадын үн цааснаас санхүүжүүлэх ийм зорилго байна.
За яг одоогийн байдлаар бид нэр сангийн ам дээр бид нэр тооцоогоо төсвийн алдагдлыг яаж санхүүжүүлэх вэ гэхээр дотоодын арилжааны банкудаас өндөр хүүтэй зээлийг 2017 онд одоо зогсоож авахгүй байх гэсэн ийм зорилгоор явж байгаа. Тэгэхээр нэг 2018 оны 2 дугаар өндөр хүүтэй зээл авахгүй байх гэсэн ийм хэмжээлтэй ажиллаж байгаа. За мөнгөн санхүүгийн удирдлагыг оновчтой болгох замаар бид нар алихаар зээл авахгүй явах ийм эрмэлзлийг барьж байна. За голдуу баг хүүтэй